811. Өнөөдрийн сэдэв дампуурлын ирмэгдэх хөгжлийн банк. Монголчууд дэлхийн улс орнуудыг дуурайж олон зүйлийг оролдож юу ч биш болгож орхитгийн жишээ хөгжлийн банкн дээр гарч байна. Хөгжиж байгаа болон эдийн засаг нь хүчрэхэг улс орнуудад хөгжлийн банк, хөрөнгө оруулалтын банк ажилдаг. Гол зарчим нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжгүй томоохон төслүүдийг санхүүжүүлнэ. Ингэхдээ тодорхой стандарт, хууль журмын дагуу хөрөнгө оруулалтаа татаж зээлээ гаргах ёстой. Гэтэл манайд байгуулсан хөгжлийн банкнд хууль стандарт засаглахгүй, дарга сайд нар засагласан учраас өнөөдрийн хямралтай нүүр тулаад байна. Хөгжлийн банк импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх томоохон үйлдвэрийн төсөлд санхүүжилт олгохоор 2011 онд үүдээ нээсэн. Энэ хугацаанд зээлийн актив нь 3.2 их найд болсон ч 1.8 их найд нь чанаргүй зээлийн ангилалд оржээ. Өнгөрсөн сард зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн нэр бүхий 26 аж ахуйн нэгжийн 840 тэрбум төгрөгийн зээлийн түүхийг ил болгосон. Иргэжил олон улсын зах зээл дээрээс авсан бондоо эргэн төлөх, шинээр зээл олгоход санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсан гэдгээ компани удирдлагууд уламжилж байна. Хөгжлийн банкны захирал Мандуул. 2011 онд банк байгуулагдаад одоо 10 дахь жил явж байна. За энэ хугацаанд 3.2 их найд төгрөгийн зээл олголт хийгдсэн байна. Юу нь ойролцоогоор. За хамгийн анх бол Солонгос менежменттэй захирал байсан. Энэ хугацаанд бол QSC гэдэг компани бас 200 орчим тэрбум төгрөгийн зээл гараад чанаргүй болоод шүүхээр шийдэгдээд явж байна. За 2012-оос 16 оны хувьд бол тухайн үеийн ажиллагааны хувьд 990 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бас бий болсон байна. 17 оноос хойш бол ойролцоогоор нэг 500 орчим тэрбум төгрөгийн бас чанаргүй зээл гарсан тийм тоо байна. Яг нь энд бас нэг зүйл хэлэхэд нэг захирал шийдэж зээл гаргадаг байгаа. Манай хөгжлийн банкны хуулиар бол тухайн бусад дэд захирлууд нь бүгдээрээ ороод зээлийн удирдлагын хороо шийдвэрээ гаргаад тэр шийдвэрийг нь төлөөлөн удирдах зөвлөл баталгаажуулдаг ийм процесс байна. Эх оны сүүлээр бид 800 орчим сая долларын бонд төлөх ёстой. За энэ нь бол 300 орчим сая долларын бонд нь бол самурай бондын төлбөр байгаа. За мөн 2018 онд хөгжлийн банк босгосон 500 сая долларын эргэн төлөлт нь бол 2023 онд. Тийм манай дээр эрсдлийн газар, тусгай активын газар гэж байдаг. За тэд маань бол энэ чанаргүй активтай тулж ажилладаг тийм чиг үүрэгтэй байгаа. За мөн түнчлэн бид бас шүүхтээ бүх мэдээллийг нь гаргаж өгөөд ажиллаж байна. Хэрвээ эдгээр зээлүүдийг төлөвлөж чадахгүй бол бид эх оны бас бондын төлбөрөө бас эргэн төлөлтөө хийж чадахгүй байх нөхцөл байдал үүсэж байгаа. Хөгжлийн банк өгсөн зээлээ олж авч чадахгүй бол өөрсдийн авсан зээлээ эргэн төлж чадахгүй хүрнэ. Тодорхойлбол 2023 онд 2 их найд төгрөгтэй тэнцэх Америк долларын бонд төлөх хуваарьтай. Нөгөө талдаа банк санхүүгийн салбарт нийт активийнх нь 55.3% нь чанаргүй болсон нөхцөлд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж дампуурна. Хэрвээ энэ банк дампуурвал гадаадын хөрөнгө оруулагчдаас авсан зээлийг засгийн газар хариуцаж үлдэнэ. Тиймээс уг асуудалд төрийн холбогдох байгууллагууд гол анхаарлаа хандуулад байна. Тухайлбал улсын хурлаас хөгжлийн банкны зээл олголт, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулад байна. Улсын хурлын гишүүн төсвийн байнгын хорооны дарга Хүрэлбаатар болон ажлын хэсгийн ахлагч Баттөмөр нарын яриаг сонссоё. Хөгжлийн банкны асуудал ер нь ярих цаг нь болсон. Хөгжлийн банк бол 2020 оны 4-р сарын 8-ны өдөр сангийн ам засгийн газрын шийдвэрээр шилжиж ирсэн. Ирснээс хойш тэр яг ер нь юу хийгдвэ гэдгээд үзэхээр энэ манай одоо улсын их хурлын гишүүн амар түвшин гишүүн шүүх төгөх ажлыг материалыг 3 4 шүүхийн материалыг бүх ажлыг эхлүүлж ирсэн юм л. Арай шүүх төгж амжаагүй. Үүний дараагаар яг сангийн ам шилжиж очсоноос хойш нийтдээ 19 чанаргүй зээлдэгчийг шүүх төгөөд 6 материалыг бол бэлдсэн байсан. Тэр удирдлагын баг бол бүгдээрээ өөрчлөгдсөн. Тэгэхээр нийтдээ нэг 900 орчим тэрбум төгрөгийн 25 зээлдэгчийн асуудал байна. Үүний цаанд дахиад бас нэг 7-800-аад
тэрбум төгрөгийн зээлдэгч 13 зээлдэгч асуудал байгаа бах. Энийг шүүхт өгөх ёстой. Яг энэ дээр хэлэхэд бол энэ сангийн ам бол тухайн үед энэ хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажилласан. Ялангуяа одоо би энэ прокурорын байгууллагыг хэлмээр байгаа. Прокурорын байгууллагууд ирээд ийм зүйл дээр шүүхтдэгтэрээ энэ дээр анхаараа. Энэ дээр алдаа хийчихдэг гэд прокурор, авилгатай тэмцэх газрынхнаас нэлээд сайн зөвлөгөө авч агаад 19-ыг зээлдэгчийг бол шүүхт өгсөн. Тэднэр нь одоо энэ жавхлан сайд үед бол үр дүнгээ гаргаад явж байгаа гэж би бол бодож байгаа. Тэгэхээр энэ ажлыг бол цаашаа эрчимжүүлэх ёстой. Нэгэн төхөөрл ингээд гишүүд, Бат Эрдэнэ гишүүн олон гишүүд энийг анхаарал тавьж байгаа. Их хурлаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа учраас бид нар бол энэ дээр маш анхаарал тавьж ажилланаа. Гичнээн одоо аж ахуйн нэг гичнээн төгрөгийн зээл авсан. Тэр нь гичнээн төлөгдөө явж байна. Гичнээн төлөгдөөгүй байна. Төлөхийн тулд яах вэ? Найдваргүй болсон шалтгаанууд энийг гаргаж ирж тавина. Хуулийн байгууллагаас бидний одоо гаргасан энэ дүгнэлтийг бол бид хуулийн байгууллагад бол өгнө. Эндээ бол их урдаараа бол танилцуулна. Монголын ард түмэнд ер нь ийм болсон байна. За энийг одоо цааш зогсоохын тулд одоо яах вэ гэдэг энэ дүгнэлтүүдийг бол бид авчирч гаргаж ирж танилцуулна. Монгол Улсын ерөнхий сайд энэ 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Хууль зүй дотоод хэргийн яамнаас 28 зээлдэгчийн нэг их найд төгрөгийн зээлийн маргааныг шүүхэд шилжүүлсэн. 14 зээлдэгчийн материалыг хууль хяналтынхан шалгаж байна. Мөн 20 зээлдэгч 592 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашигласныг шалгаж байгаа гэж мэдээлсэн. Нийт одоо 28 зээлдэгчийн нэг их найд орчим төгрөгийн зээлийг бол шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд бол нэхэмжил гаргаа явж байна. Нийт 14 бас зээлдэгчтэй холбоотой асуудал бол өнөөдөр хууль хяналтын байгууллагуудаар шалгагдж байна. Тухайлбал одоо авилгатай тэмцэх газарт 10 одоо зээлдэгчийн асуудал бол шалгагдж байна. Эрүүгийн цагдаагийн газар дээр 3 зээлдэгчийн асуудал гэх мэтчлэн бол бас тодорхой арга хэмжээнүүд бол авагдаад явж байна. Тэгээ өнөөдрийн бас засгийн газрын хуралдаанд Хөгжлийн банк өөрсдөө бас танилцуулга хийхдээ шүүхийн шатанд бол нэхэмжил гаргаад асуудал шийдэгдэхэд бол маш хугацаа алдж байгаа талаар бол тодорхой мэдээлэл өгсөн. Хамгийн ихтэй одоо нийт 69 сар шүүхэд бол маргаан шийдвэрлэгдэж байгаа. Тэгээд хамгийн гол нь шүүхээс шийдвэр гарсан ч гэсэн бас шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр бас мөн хугацаа алдж байгаа асуудлууд байна. Мөн одоо чанаргүй зээлтэй холбогдуулаад бас шатараатаа авсан арга хэмжээнүүд бас үр дүнд бол хүрж байна. Өнөөдөр бас засгийн газрын хуралдаанд өгсөн танилцуулгаар бол 1-р сарын 24-ний өдрөөс хойш одоо өнөөдөр хүртэл хугацаанд бас нийт 8.6 тэрбум төгрөгийн бас эргэн төлөлт бол хийгдсэн байна. Тэгэхээр бас энэ асуудалтай холбогдуулаад бас зээл авсан компаниуд маань бас зээлийн бас эргэн төлөлтөөр бас анхаарлаа хандуулж байгаа гэдгийг бас дурдмаар байна. Асуудалтай байгаа зээлийн хувьд бол 20 зээл буюу нийт одоо 520 тэрбум төгрөгийн зээлийг бол зориулалтын бусаар бол зарцуулсан бол асуудал байгаа. Энэ 20 одоо зээлдэгчтэй холбоотой 520 тэрбум төгрөгийн одоо энэ зээлийн асуудлыг бол холбогдох одоо хуулийн байгууллагуудтай хамтарч цаашид бас шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хөгжлийн банк манаас яалтчгүй Монгол улсын хөгжил шаардлагатай экспортыг дэмжсэн одоо тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд бол зайлшгүй шаардлагатай хэрэгтэй одоо институт байгаа. Тэгэхээр бол бид нар цаашид хөгжлийн банкныхаа үйл ажиллагааг дэмжиж одоо явна. Чанаргүй зээлийн асуудал хөгдөөд бас олон нийтэд гарч байгаа хардлага сэрдлэг бас юу вэ гэхээр хөгжлийн банкаар дампууруулах гэж байна. Энэ асуудал ингээ орхигдох гэж байна гэдэг бол асуудлууд гарч байгаа. Тэгэхээр бас засгийн газрын зүгээс бол хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжин чанаргүй зээлийн асуудлууд одоо зээлээ аваад хариуцлагагүй байгаа, зээлийн эргэн төлөхгүй байгаа одоо аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцно. Тэгэхээр мэдээж зээлийн эргэн төлөлтийг бол хангуулах чиглэлээр бүхий л талаар бол анхаарал хандуулж ажиллана. Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Солонгийн мэдээллээс сонслоо. Засгийн газраас хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Чанаргүй ангилалд орсон зээлийг эргэн төлөвлөх, шүүхийн шийдвэрээр түргэн гүйцэтгүүлэх тал дээр онцгой анхаарч байгаагаа хэллээ. Хөгжлийн банк шинчлэгдэж хөрөнгө оруулалтын банк болох зорилт тавьсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд өнөөдрийн чанаргүй зээлийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Чанаргүй зээлийг эргэн төлөвлөхийн тулд хөгжлийн банк цагдаа шүүхийн байгууллагад хандсанаас гадна тухайн зээлийг олгохдоо улс төрийн нөлөө, албан тушаалаа уруулан ашигласан эсхийг шалгуулах хүсэлтэй авилгатай тэмцэх газарт өгсөн. Үүнтэй холбоотойгоор 52 зээлд холбогдох материалуудыг шалгаж эхэлсэн байна. Тодорхойлбол хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг эргэн төлөвлөхийн тулд 13 дансыг хааж 186 үйл хөдлөх хөрөнгө 124 тээврийн хэрэгсэл, нэг үйлдвэрийн барилга, нэг тусгай зөвшөөрлийг битүүмжилжээ. Авилгатай тэмцэх газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсэн ажилтан комиссар Тэмүүлэн. За мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Монгол Улсын хөгжлийн банкнд учирсан охирлыг арилгуулахаар одоо дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. За үүнд нэгдүгээр зээлийн зарцуулалтыг шалгаж зориултын бусаар
зарцуулсан тохиолдолд гэрээг зуцлуулах, мөн мэдээж зээлийг эргэн төлүүлэх. Зээлдэгч компани болон тухайн компани хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө дансыг захин зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох. За зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн эцсийн өмчлөгчийг тогтоох, аж ахуйн нэгж болон эзэдийн нуугдмал хөрөнгийг илрүүлэн битүүнчлэх зэрэгээр төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, төр дөчөрсөн хохирлыг барагдуулах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа төлөвлөн явуулж байна. За дээр хэлсэнчлэн зөвхөн зээлдэгч аж ахуйн нэгжүүд бус за мөн зээл олгоход шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үйл хөдлөх хөрөнгийг битүүнчлэх, захин зарцуулах эрхт нь хязгаарлалт тогтоож ажиллаж байна. За тэгээ энэ дашинд бас иргэдтэй бас анхааруулж хэлэх нэг зүйл байна. Энэ бол хөдлөх болон үйл хөдлөх хөрөнгө худалдаа авахдаа их усүр за бүртгэлийн маргаантай хэсэг эсвэл бол аль нэг банкны ч юм уу барьцаанд байгаа хэсэг эсвэл хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон хэсгийг сайтар нэгтэлж худалдаа авалтаа хийгээрэй. Жишээ дурдах юм бол гантиг вилла хотгон гэд төсөл байна. Энэ хөрөнгнөөс 9 блок нь хөгжлийн банкны барьцаанд байгаа. Мөн дээрээс нь хуулийн байгууллага нь хязгаарлалт тогтоосон байж байгаа. Тэгэхээр энэ гантиг вилла хотгон нь бол улсын хурлын гишүүн хансан Ундрмаагийн хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компанийн барьж байгуулсан юм хөрөнгө байж байгаа. Хөгжлийн банкны удирдлагууд улс төрчдийн нөлөөнд орж албан тушаалаа оруулсан хэрэг өмнө нь шалгагдан шийдвэрлэгдэж байсан. Тодорхойлбол Бэрэн группийн захирал Мөнхтөр, төрийн орон сууцны корпорацийн захирлаар ажиллаж байсан Гамтулга, Хэлтсийн дараагасан Батбаатар, хотын дараагасан Батүүл нарын 11 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж гэм буруутайд тооцсон. Мөн Хөгжлийн банкны анхны Монгол захирлаар ажиллаж байсан Мөн хотын хэргийг шүүхээр шийдвэрлсэн. Мөн хотын хэргийг шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хилцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэхдээ түүнийг ажиллаа хийх явцдаа нэр бүхий компанид давуу байдал олгосон тул Хөгжлийн банкнд хохирол учруулсан гэж үзсэн 8 тэрбум төгрөгийг авсан компаниар нь төлөвлөх шийдвэр гарсан. Тэгвэл Хөгжлийн банкнаас эргүүлсэн 52 зээлтэй холбоотой асуудлыг хуулийн дагуу банкны журмын дагуу олгосон эсэх, зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх, хах хууль авсан эсэх, улсад хохирол учруулсан эсэх зэргээр өргөн хүрээнд шалгаж эхэллээ. Мөн Хөгжлийн банкнд учирсан хохирлыг арилгуулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаагаа авилгатай тэмцэх газраас мэдээлсэн. Иргэд олон нийтэд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө худалдан авахдаа шүүхийн маргаантай эсэх, эцсийн өмчлөгч нь ямар нэгэн хэрэгт холбогдсон эсхийг нягтлж үзэх шаардлагатайг сануулж байсан юм. Хөгжлийн банк Дампуурлын ирмэгээс буцахын тулд чанаргүй зээлийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Чанаргүй зээл хэрхэн эргэн төлөвлөх вэ? Энэ талаар та бүхэндээ даваа гарагийн дугаараар дэлгэрүүлэн хүргэх болно. Өнөөдөр Дампуурлын ирмэгдэх Хөгжлийн банк сэдвээр ярилцлаа. Сэтгүүлч Баяр Жаргал, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Батболд Амар Жаргалан.